За хүйтний улирал ирж халаалт галалгаа ихсэнтэй холбогдуулан ахуйн гал төмрийн гаралт улсын хэмжээнд ихсэх хандлагатай байна. 2017 оны эхний 10 сард ахуйн гал төмөр нийт 3139 удаа гарч 10.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Гал төмрийн улмаас 36 эрдэнэт хүн амнасаа алдан 29 хүн түлэгдэж гэмтэн 1355 гэр орон сууц шатсан тоо баримт байгаамаа. За энэ бол хувь хүний санамсар анхаарал болгоомжгүй үйлдэлээс галын аюулгүй байдлыг хангах хууль дүрмийг зөрчиж холбогдох байгууллага галдан тушаалтнаас тавьсан шаардлага мэдээллийг хугацаанд нь биелүүлж илэрсэн зөрчил дутагдлыг арилгаагүйтэй холбоотой. За гарсан гал төмрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал төмрийн тоо 1.9 хувиар, учирсан хохирлын тоо 32 хувиар тус өссөн үзүүлэлттэй байгаамаа. Тийм учраас улсын хэмжээнд гарч байгаа аюулт үзэгдэл ослоос урчин сэргийлэх хохирлыг бууруулах зорилгоор гамшигаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, дүрм, норм, стандартын хэрэгжилтийг шалгах төлөвлөгөөт хяналт шалгалтыг Монгол Улсын шадар сайдын баталсан өдөрдмжийн дагуу улсын хэмжээнд зохион байгуулж байгаамаа. За ялангуяа халаалт галалгаа ихсэнтэй холбогдуулан худалдаа, олон нийтийн байгууллагууд, айл өрхүүд гал төмрийн аюулгүй байдлыг хангуулах, гал төмрөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээнд хамрагдаж байгаамаа. Онцгой байдлын байгууллагаас бол Монгол Улсын шадар сайд онцгой байдлын ерөнхий газрын дарга баталсан өдөрдмжийн дагуу бол хяналт шалгалтын ажлыг бол эрчимжүүлээд за хүн ам олноор зөвлөдөх худалдаа, олон нийтийн байгууллага, за авто хүрэлцгээний байгууллагууд бол гал төмрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор гал төмрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх, галын аюулгүй байдлын тухай хууль, гамшигаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахын өдөрдмжид үзлэх шалгалтыг бол нэгдсэн байдлаар зохион байгуулад явж байгаа. За эхний 10 сарын байдлаар 19980 байгууллага аж ахуй нэгж 98620 гаруй айл өрхөд гал төмрийн хяналт шалгалтыг явуулж, гал төмрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 93730 зөрчил дутагдал илрүүлэн үзлэх шалгалтын явцад 29000 орчим зөрчлийг арилгуулсан байна. За галын аюулгүй байдлын тухай хууль дүрмийг зөрчсөн байгууллага аж ахуй нэгж иргэдийн 104 объектын үйл ажиллагааг зогсон 130 гаруй сая төгрөгөөр торгох арга хэмжээг авчээ. За улсын хэмжээнд гарч байгаа объектын гал төмрийн шалтгаан нөхцөлийг хувиар авч үзэхэд ил задгай гал асгасан үнс нурмнаас 1177 гал төмөр буюу 38.4%, цахилгаанаас 482 гал төмөр буюу 15.7%, пишин 100 яндангийн цонолтоос 434 гал төмөр буюу 14.1%, за ла дин тамхи шүдэнсний галаас 297 гал төмөр буюу 9.7%, хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 51 гал төмөр буюу 1.6%, машин техникийн яндангийн цонолт оч болон цахилгааны очноос 7 гал төмөр буюу 1.2%, архитын согтуурснаас 7 гал төмөр буюу 1.2%-ийг эзэлж байгаамаа. За амьдрал дээр гардаг энэ тодорхой хэдэн жишээнүүдээр тайлбарлаад авах зүйл иргэд маань илүү ойлгомжтой байх тийм ээ. За хүйтний улиралд гадаа ил задгаа машина тавиад өглөө асаах зорилгоор бол одоо задгаа, ил задгаа үнс нурам тийм ээ, халуун нурмаа одоо ингээд машиныхаа доогуур хийж машина халаах юм процессыг явуул. За энэний одоо машины явах хэдэн буюу мотор хэсэгт одоо хунцар пластмас хэдэн ингээд тослооны материал одоо асгарсан энэ хал дүүссэн энэ ил галын улмаас бол автомашин техникээр шатаах. За ил задгаа үнс нурмаа ингээд таглаагүй савнд хийгээд хашаандаа гаргаад тавьчихдаг. Үүнээс болоод одоо гэр орон сууцсандаа гал төмрийн аюултай эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх зэрэг юм тодорхой хэдэн шалтгаанууд бол хүн хэдий хилээд одоо ингээд ойлгомжтой энгийн зүйл мэт боловч энэ нь одоо иргэдийн амьдралд ямар хор хөнөөлтөй аюул заналт дагуулсан амь насанд аюултай ийм гал төмрийн аюул болж өргөжин дэлгэрхийг бол иргэд маань цаг ямагт санаж анхаарч явах бол зайлшгүй шаардлагатай. За онцгой ерөнхий газрын харьяа гамшиг судлалын хүрээлэнгээс гаргасан судалгаанаас харахад ахуйн гал төмөр ихэвчлэн ажлын цагаар гарах тохиолдол хамгийн өндөр байна. За энэ нь иргэд цахилгаан ашиглалтын дүрм журмыг мөрдөөгүй, бага насны хүүхдийг гэртэн цоожирж үлдээх, зориултын бос цахилгаан хэрэгсэл ашиглах, өвлийн галалгаатай үед халуун үнс нурмыг ил задгаа асгаж, зориултын бос савнд хийх зэрэг иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлээс шалтгаалж байгааг судалгаагаар харуулсан байна. За мөн шөнийн цахилгааны үнийн тарифыг хөнгөлсөнтэй холбогдуулан сүүлийн үед иргэд аж ахуй нэгж байгууллагууд төрөл бүрийн цахилгаан халаагуур халаагчийг хэрэглэх нь эрс нэмэгдсэн. За ингэж хэрэглэхдээ иргэд баталгаагүй газраас худалдан авсан, чанарын шаардлага хангаагүй халаагуур халаагч хэрэглэх, удаан хугацаагаар залгах зэрэг цахилгаан ашиглалт угсралтын дүрм стандартыг зөрчснөөс шөнийн цагт гал гарах эрсдэл их байгааг мэргэжилтнүүд хэлж байна. За иймээс иргэн та цахилгаан халаагуур халаагчийг гэр байшиндаа тавьж суйрлуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалт угсралтын дүрм журмыг мөрдөх,
аюулгүй ажиллагааны зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах шаардлагатай гэдгийг зөвлөж байна. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа цахилгаан ашиглалт угсралтын дүрмийн шаардлагын дагуу цахилгаан хэрэгслийн тухайн цахилгаан хэрэгсэл нь хичнээн ампер цахилгаанаар ажилладаг энэ юмд нь таарсан, тохирсон цахилгааны утсыг сонгож мэргэжлийн цахилгаанч үнээр бол холболт, угсралт энэ юмнуудыг бол хийх зайлшгүй шаардлагатай. Харин нийслэлийн онцгой хуулийн газраас галт төмрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж нэгдсэн арга хэмжээг нийслэлийн 9 дүүргийн гэр хорооллын хороодод зохион байгуулж байна. Энэхүү нэгдсэн арга хэмжээг дүүргүүдийн онцгой байдлын хилцээс Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмч хувьцаат компани хэрэглэгчдэд үйлчлэх төв хороодын засаг дарга нартай хамтран 12 дугаар сар хүртэл үргэлжлүүлэн зохион байгуулах юм а. Энэхүү галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний үеэр гэр болон объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн. Үнс нурмаа ил задгаасгаж, гэр байшингийн цахилгааны холболт, ашиглал угсралтын аюулгүй байдлыг хангасан эсэх, пэйшин зуухны гэмтэл, яндангийн хамгаалтыг шалгах, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжтой эсэх зэрэгт хяналт тавин ажиллаж байна. За ингээд тухайн аялал өргөт маань галын аюулгүй байдлыг хангалтаас гэх юм бол цахилгаан хэрэгслийг шаардлагын стандартын дагуу уц тавьж хэрэгжүүлэн ажиллаагүй. Цахилгаан энэ унтраалгыг үндсэн гэрэлтүүлгийг бол унтраалга тусдаа автоматик тохируулж хийж өгөөгүй. Үндсэн тэр гэрлийн залгуур гэх юм бол тусдаа эрзитик буюу унтраалга хийх ёстой байтал шууд өөр гар хялбар механик аргаар залгаж хэрэгжиж ажиллаж байгаа. Тэгээд олон залгуур буюу урцагчаас олон тэжээл авсан цахилгаан хэрэгслийг тэгэхээр цахилгаан хэрэгслийн хүчтэй маань өөрөө ихсэн явж байгаа. Мөн энэ пэйшин зуухны доотлог хэсэгт бол ил гал гарахаас урьдчилан сэргийлээд 50-70 хэмжээтэй төмөр өвөг шатах материалаар хийгдсэн гал тусгаарлагч листний хавтан материал төмөр хавтан хийх ёстой байдлын айл маань хийгдээгүй. Энэ дээдлийн янангаас тооны хэсэгт байгаа хэсэгт гал тусгаарлагч хийж ёстой байтал яг үнцэн яндангийн залгаа хэсэгт маань ялбар шатах материалаар хийж материалжуулсан гих зэрэг төслүүд байна да. Нийслэлийн хэмжээнд 2017 он гарсаар эхний 10 сарын байдлаар галт төмөр унтраах аврах ангиуд объектын галт төмрийн 2198 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Нийслэлийн хэмжээнд объектын галт төмрийн тоо 3.5%-аар буурсан үзүүлэлттэй байна. Гарсан галт төмрийг шалтгаан нөхцлөөр нь авч үзвэл ил задгай гал хог шатаасны улмаас гарсан галын дуудлага 1093 удаа буюу 50.3%, пэйшин зуух яндангийн цоонолтоос гарсан галын дуудлага 324 удаа буюу 14.9%. Иргэдийн сансар болгоомжгүйгээс гарсан галын дуудлага 216 удаа буюу 9.9%. Цахилгааны гэмтэл ашиглалтын буруугаас гарсан галын дуудлага 180 удаа буюу 8.2%. Машин техникийн гэмтэл ашиглалтын буруугаас 95 удаа буюу 4.3%, шалтгаан тогтоогдоогүй 79 буюу 3.6%, худал дуудлага 34 удаа буюу 1.5%-ийг тус эзэлж байна. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирч болзошгүй эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Халуун үнс нурмыг ил задгаа асахгүй байх. Үнс нурмыг зориултын таглаа бүхий савнд хийж занших, гэр орондоо зуулах хүжлаа дин асаахта галын аюулгүй байдлыг хангаж хяналтгүй орхихгүй байх. Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилдаг тулах зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх. Цахилгаан ашиглалтын дүрм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй зориултын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх. Гараж, ил зогсоол автомашина байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэд шахаж байрлуулахгүй байх. Бага насны хүүхдийг харгалзах хөнгүүгээр гэртэн цоожilж орхихгүй байхыг онцгой хууль эрхийн газраас зөвлөж байна. Иргэн та хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга зөвлөмжийг мөрдөн ахуй амьдралдаа хэвшүүлснээр тохиолдож болзошгүй эрсдэл, аюул ослоос өөрийн болон гэр бүл бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж чадах юм а. Гал төмрийн аюулаас урьдчилан сэргийлье. Иргэн та гэр болон албан байгууллагын цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлэхгүй байх. Пэйшин, зуух, яндангийн эвдрэл гэмтлийг засаж, хамгаалалтын төмөр ашиглан галын аюулгүй байдлыг хангах. Зогтой үнс нурмаа ил задгаа асгалгүй тагтай төмөр савнд хийх. Бага насны хүүхдийг харж хандах, асрах хөнгүүгээр гэртэн цоожилж орхихгүй байх. Тамхи, шүдэнц, лааны галыг
бүрэн унтрааж байх. Гэр болон байшин хоорондын галын аюулгүй зан хэмжээ 5 метрээс багагүй байх. Айл өрх бүр гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байж ашиглаж сурсан байх. Онцгой байдлын ерөнхий газар. За Монгол Улсын ерөнхийлөгч Зарлиг гарган Завхан аймгийн Отхон сумын нутаг Отхон тэнгэр хайрханд гарсан ослын үеэр 90 хаах ажиллагаанд оролцсон төв орон нутгийн онцгой байдлын газар шүүхэн шинжилгээний алба, зэвсэг хүчний байгууллагын алба хаагч, төр захиргааны ажилчид болон нутгийн иргэд нийт 25 хүнийг төрийн дэд одон медалаар шагнаж урамшууллаа. За тухайлбал Цэргийн гавьяаны Улаан төвийн одонгоор онцгой байдлын ерөнхий газрын харьяа аврах тусгай ангийн 90 хаах аврах салбарын аврах ажиллагааны зааварлагч, ахлагч Баяр тогтох, зэвсэг хүчний 303 дугаар ангийн орлогч дарга Дэд хурандаа баясгалан, Цэргийн гавьяаны одонгоор аврах тусгай ангийн агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга шүүхийн зааварлагч Ахмад Сэргэлэн, зэвсэг хүчний 303 дугаар ангийн эсрэг тэрэгний техникч Инх хамглан, Завхан аймгийн онцгой байдлын газрын гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагч Хушууч Амар санаа, Завхан аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга Хүдэр Мөнхнаар шагнаглаа. Түүнчлэн цэргийн үндэт медалаар онцгой байдлын ерөнхий газрын харьяа аврах тусгай ангийн агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга шүүхийн зааварлагч Дэслэгч Батсайхан, Ховд аймгийн онцгой байдлын газрын 90 хаах аврах ангийн захирагч Ахмад Даваажаргал, Завхан аймгийн шүүхэн шинжилгээний албаны дарга Мөнх бат, за мөн албаны шинжээч Жимж Отхон баяр, цагдаагийн газрын дэд дарга бөгөөд эрүүгийн тасгийн дарга Батшиг нар шагнаглаа. За харин шудраг журам медалаар онцгой байдлын ерөнхий газрын гамшигын шуурхай удирдлагын газрын аврах ажиллагааны технологи, аюулгүй ажиллагаа, олон улсын аврах багийн ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ахмад Гамболт, аврах тусгай ангийн холбооны бүлгийн дарга Ахмад Отхон Жаргал нарын 14 хүнийг ийхүү шагнаж урамшуулсан юм а. За бүгд найрамдах өмнөд Судан улсад явагдаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын ихийг сахиулах ажиллагааны 7 дугаар ээлжийн мото бодлогын батальоны захирагч Хурандаа Инкватраас Хушууч генерал Бадрал даргатай онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд талархал ирүүлжээ. За энэхүү талархал мото бодлогын батальонд онцгой байдлын албанаас үр гүйцэтгэж байгаа улсчин аврагч ахлагч Ган Тулган Бенчүү хот дахь дотоодын дөрвөсгийн хуаранд үүссэн гинтийн бүлэглэлийн халдлагыг хүч хэрэглэх дүрмийн дагуу шийдвэртэй арга хэмжээ авч нэгдсэн үндэсний байгууллагын мандатад заагдсан албан үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн учраас танай анги хамт олонд батальоны удирдлага, бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цаашид онцгой байдлын албаны хамт олон үргэлж манлайлагч нь байж олон шилдэгүүдийг игнэнээсээ төрүүлнэ гэдэгт итгэл төгс байна гэжээ. Монгол Улсын шадар сайдын аймагуудын засаг дарга нартай байгуулсан гэрээний дагуу онцгой байдлын ерөнхий газраас энэ жил Баян Улгийн Говьалтай Дорногов Хөвсгөл аймагт гамшигаас хамгаалах ижүүрийн сургууль, Аранга аймагт гамшигаас хамгаалах команд штабын сургуулийг тус зохион байгууллаа. Гамшигаас хамгаалах ижүүрэн болон команд штабын сургуулийн зорилго нь бүх шатны засаг дарга, аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшигаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшигын менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигт тэмцэх чадварыг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлж, хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгддэг. За мөн орон нутгийн гамшигаас хамгаалах алба, мэргэжлийн ангуудын хүрээнд тухайн бүс нутагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшигаас хамгаалах дадлах сургуулиудыг бодит байдал тулгуурлан зохион байгуулахаараа онцлог юм а. Аймаг орон нутгийн удирдлага, онцгой комисс, гамшигаас хамгаалах албад, мэргэжлийн ангууд тухайн бүс нутагт тохиолдож болзошгүй аюул үзэгдэл осол гамшигын хор хохирлыг өөрийн хүчээр даван туулах, авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсгээ дүгнүүлэх, гамшигаас хамгаалах орон нутгийн төлөвлөгөөг бодит байдал дээр туршиж, удирдах бүрэлдэхүүн, гамшигтай тэмцэх чадвараа дээшлүүлэх, мэдлэг дадлыг эзэмшиж үлдэдгээрээ ач холбогдолтой юм а. Онцгой байдлын ерөнхий газраас Ахмад үеийнхний туршлага мэдлэгийг залуу хойч үедээ өвлүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор 3 үеийн чуулга уулзалтыг 3 жилд 1 удаа зохион байгуулдгаараа уламжлалтай. Онцгой байдлын байгууллагын залгамж халаавалсан 3 үеийн чуулга уулзалт онцгой байдлын байгууллагын залгамж чанарыг бэхжүүлэе гэсэн уриандор энэ сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад төв орон нутгийн онцгой байдлын газар хэлтээс анги байгууллагуудад ажиллаж байсан ахмадууд одоо ажиллаж байгаа дунд залуу үеийн төлөөлөл оролцсон онцгой байдлын албаны өнгөрсөн үеийн ажлын туршлага, дурсамж, үйл хэрэг, ирээдүйн хөгжлийн талаар санал бодлоо солилцсон онцгой байдлын байгууллагын өнөөгийн хөгжүүлэх цаашдын чиг хандлага, үүрэг гүйцэтгэх чадхыг дээшлүүлэх, туршлагад суурилсан манлайллыг хэрхэн бий болгох талаар хэлэлцэж зөвлөмж гаргалаа.
За цагуурын байгууллагаас ирүүлсэн мэдээлэлээр 11-р сарын 2, 3-р 10 хоногтоо баруун болон төв зүүн аймагуудын нутгаар цаашлаад их нутгийг хамарсан цас орж хүүтний ирж чангаран цасан шуурах төлөвтэй байна. Иймд иргэд малчид та бүхэн цагаагаарын урчин сэргийлэх мэдээ сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол хүлээн авч цагаагаарын аюулт үзэгдлийн үед өөрийн болон бусдын эрүүл мэнд амь усыг хамгаалах, аврах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг дадлагатай болох. Тэнгэрийн байдал, үйл, салхины чиг, малландны хөдөлгөөн арын шиг шинжин цагаагаарыг таньж мэдэх ардын уламжлалт арга ухаанаас суралцах. Хоол хүнс, ундны ус, түлш, анхны тусламж үзүүлэх шаардлагатай эм тариа дулаан хувцсыг бэлтгэн бэлэн байдлаа хангахыг зөвлөж байна. Ард иргэдээ сэрэмжлэхэд цагаагаарын мууталтын үеүүдийг одоо ойрын болон холын хугацааны мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ялангуяа баттай их сурвалжаас нь бас авч байгаарэ гэж хүсмээр байна. За мөн холбогдох газруудаас гарч байгаа сэрэмжлүүлэх болон анхааруулах мэдээ анхаарлаа нэлээд хандуулж байгаарэ. Ялангуяа энэ одоо хүүтэн болцсон ихэнх нутгаар нэлээд цасан бүрхүүл тогтсон байгаа энэ үед цасан шуурганы аюул нэлээд байна. За мэдээж хэрэг агаарын температурын хувьд эрс хүүтрэх юм уу байна. Тэгэхээр энд хөлдөж осгох, за тэгээд цасан шуурганд урууд одоо малаа дагаж уруудаж хээр хөдөө осгох ийм аюул байдаг. Тэгэхээр цагаагаарын мууталтыг тухайн үед тухайн бүр нь мэргэжлийн байгууллага болон холбогдох байгууллагуудаас гаргаж байгаа мэдээнд анхаарлаасаа хандуулж за үүний дагуу арга хэмжээ авч явахыг за хувь хүн өөрөө бэлтгэлтэй байхыг давхар анхааруулмаар байна. Мөн цасан шуурганы үеэр хүүхэд жирэмсэн их өндөр настан өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа хяналтандаа байлгах, тэдний аюулгүй байдлыг хангах, өвс тэжээлийн нөөцтэй байж хашаа сарвчийг дулаалan худаг усыг хамгаалах, мал сүргээ салхи өөд бэлчээж, төв суурин газрын айлууд өндөр хүчтэй цахилгааны шугамн дор гэр сууцаа барихгүй байхад анхаарах хэрэгтэй.